Сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би өрөм загсаж үзүүлэхээр боллоо. За өмнөх бичлэгтэр бол хайлмаг хийж оруулсан. Тэгээд энэ удаад бол өрөм хэрхэн гоё зузаан. За тэгээд гоё шаргал өнгөтэй өрөм гаргаж авах вэ гэдэг бичлэгийг оруулах гэж байна. За орцоо эхлээд танилцуулъя. За энэ бол Японд байгаа монголчууд бол Донки супермаркетаас энэ сүүг авч болно. 4 литр сүү ашиглаж байна. 4 литр сүү энэ хамгийн одоо таслаг өндөртэй сүү хайж хаажгаад энийг олсон байгаа шүү. Японд монголчууд бол энэ байж болно. За өөр гадаадд байгаа монголчууд бол хамгийн өндөр таслагтай сүүгээр хийх юм бол үр дүнтэй гарна гэж хэлж болно. За энэ бол сүүн крем байна. Хоёрдугаар хэрэгтэй зүйл бол сүүн крем 400 мг. За тэгээд энэ хүүтэн сүү 300 мг. Гурил 50 г. Шар тус масл 2 холцсон байгаа. Энэ бол тэгээд 20 г, 30 г байхад болно. За энд бол 4 литр сүү, 2 сүүн крем бол хийж гисэн одоо ингээд халааж байна, хөөрүүлэх гээд хөөрөөд ирэхээр нь одоо энэ зуурамга бэлдсэн зуурамга хийн гэсэн үг. За энэ зуурамгийг яагаад хийж байгаа юм бэ гэхээр за өтгөн шаргал зузаан өрөм авахын тулд энэ зуурамгийг хийж байгаа. За миксер байх юм бол миксерээр та бүхэн сайхан миксерч болно. Байхгүй бол за энэ ийм хутгадаг гар миксер байдаг. За гар миксерч гэжтэй. Гар хутгах юу гэдэг лээ хараа. Гараараа хутгахтаж болно. Байгаа зүйлээрээ л одоо ашиглаад хийчихэд болно. Гар миксер гинэ. За тэгээд өтгөн гоё зузаан гоё шаргал өрөм гаргаж авахын тулд энийг хийж байгаа. Тэгээд хит их гурил хийж бас болохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр бас болохгүй хаа. Тэгээд би бол яг энэ өрөм загсан бичлэгийг бол Солонгост байдаг нэг их чинь YouTube сууг гэх юм уу? За YouTube суугаас бол харсан. Тэгээд хийж үзэж байна. За тэгээд хийгээд нэг удаа тушаад хийгээд үзсэн байгаа. Маш гоё өрөм гарсан. Өтгөн. Энэ бол яг үүндээ бол 2 дахь удаага хийж байна. Тэгээд энийг ингээ сайхан бэлдээ тавьчин зуурамга хүүтэн сүүн дээрээ сайхан ингээд гурил масл гэдэм үү шар тас масл 30 г байсан ч болно. Масла хийгээ сайхан ингээд эргүүлээд хамгийн гол нь зузаан гоё өтгөн шаргал өрөм гаргаж авахын тулд энийг ашиглаж байгаа шүү. За тэгээд энэ сүүгээ бол хөөртөл нь ингээ хүлээгээд хөөрснийхэн дараа энэ зуурамгаа хийгээд сайхан самраад баг гал дээр бол нэлээд 20 минут байлгах хэвээр. За сүүгээ хөөртөл хүлээхээр агиох цаг орох гээд байна. Тэгэхээр үргэлжлүүлээд сүүгээ хөөхөөр бичлэгээ үргэлжлүүлье. За одоо ингээ хөөрөөд эхэлж байна. Сүүгээ хөөхөөр галаа багсах чинь. За галаа багсгаад газан билетхэн дээр хийж байгаа учраас за гадаадд байгаа монголчууд бол газан билетхэн дээр хийж байвал за галаа багсгаад нэг иймэрхүү зөөлөн болох хэвээр. Нилийн зөөлөн. Нилийн зөөлөн. Бараг байх уугүйтэй болгоод за ингээ хөөрсөн сүүн дээрээ зуурамгаа хийчин саяныхаа бэлдсэн зуурамгийг хийгээд за бэлдсэн зуурамгаа сайхан хийж өгөөд сайхан самран бэлдсэн зуурамгаа хийж өгөөд за нэг сайхан утгачээ тэгээд
нэлээд сайн 10 минут самрахтаа бол ингээд яг нэг газараа ингээд зөөлөн самрах хэрэгтэй. Хөөсөртөл өндөр самрах хэрэгтэй гэдэг гэж зөөлөн гэдэг. Тэгээд хөөсөртөл хэрвээ ийм том шанаг байвал самруул их зүгээр санагдаад байгаа. За ингээс хамраад нэлээд сайн самарч байгаад 10 минут самарчих хэрэгтэй. За ингээд 10 минут самраад ямар хөө болсныг үргэлжлүүлээд бичлэгээр үздэхээ. За нэлээд сайн самраад байвал их сайн хөөсрөн. За 10 минут самарч чадсангүй яг үнэндээ гар маш их өвддөм байна. Тэгэхээр бол 5 6 за 8 минут самарлаа. Нэлээд сайн хөөсөртөн самарлаа. Тэгээд одоо ингээд хөөсөрсөн байгаа дээр нь маш бага гал дээр энэ гал дээрээ ингээд 10 гаруй минут 20 минут болох чинь 25 минут болгосон ч болно. За ингээд өрөм маань их сайхан загсна. За энэ бол цагаан идэ хийдэг хүмүүс бол маш их сэтгэлээ шингээж хийдэг учраас одоо саяны сүү самраад 10 хэдэн минут самархад бол саяны манай юу бол бас маш самархад хэцүү халбаг байна. Хэрвээ юм арай нэг барьцтай шанаг байвал бас ингээд самраад хахад их зүгээр юм байна. Төмөр шанаг байвал бас арай том шанагаар ингээд самраад байвал бас гарны өвдөлт бол гайгүй юм байна. Тэгээд цагаан эдийн гадаад орны захиалгаар хийдэг хүмүүс бол маш их сэтгэлээ шингээд цаг зав гаргаж хийдэг учраас та бүхэн бас тэр хүмүүстээс ингээд захиалга хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр боломжтой хүмүүс нь одоо над шиг өөрсдөө хийгээд идэхэд бол зүгээрээ гэж бодож байна. За өрөм загсах үйл ажиллагаа үргэлжилсээр байна. За яг иймэрхүү маш бага хэмжээний гал дээр 20 минут боллоо. Тэгэхэд одоо ийм болсон байна. Маш гоё болж байна. За ийм болоод ирэхээр нь за 20 минут ийм зөөлөн гал дээр сайхан байлгаад за ингээд маргааш өглөө болтол сайхан сэрүүхэн газар хонуулаад маргааш өглөө өрмөө авандаа. За болж өгвөл одоо яг энэ байрлалаараа хөдлөхгүй хонуулах ёстой. За өглөө босоод хэр өрөм гарсныг бүгдээр харцгаая. За амсаж үзнэ. Тэгээ би сая амсаж үзлээ талхан дээр тавихаас өмнө бүр айгүй гоё амттай байна. Та бүхэн гэртээ хийгээд үзээрэй. Би бүр Японд анх удаа ийм өрөм ингээд загсаад өөрөө амтлаад үзэж байхдаа бүр вау. Энэ бүр айгүй гоё амттай болт юм байна манайхаа. Гоо хотлаараагүй шүү. Яг энэ заавраар яг энэ сүү энэ орцыг та бүхэн тэмдэглэж аваад гэртээ өөрсдөө хийгээд үзээрэй. Хамгийн гол нь галаа маш сайн тааруулаад тэгээ би энэ зааврыг болвол юу байсан байгаа. Солонгост амьдардаг эгчийн блогийг үзэж байгаад тэр их солонгос цагаан идэ хийдэг юм байлаа. Өөрөө гэртээ хийдэг. Тэгээ тэр эгчийн өрөм хийх зааврын дагуу би бол хийсэн. Гэхдээ орц нь бол солонгос дахь материал, Японд дахь материал бол өөр. Гэхдээ энэ бол амт бол үнэн гоё амттай байна. Би бүр өөрийгөө магтмаар байна гэдэг шиг. Тэр бас блогийг хийсэн эгчийг магтмаар байна гэдэг шиг.
Айгүй гоё амттай та бүхэн бас гэртээ хийгээд үзээрэй. Энэ ардын Япон оронд ингэж хийж болж байгаа юм чинь бид нэр өөрсдөө хийгээд эзчих боломжтой зүйлсээс өөрсдөө хийгээд эзчихэд гэр ах юм. Ариун цэврийн талаасаа ч гэсэн өөрсдөө хараад өөрсдөндөө хийж байгаа учраас бас их зүгээр юм болов уу гэж боддtiin. Би бол өөрөө хийгээд идэх айгүй дуртай. Ер нь юмыг л өөрөө дуршиж хийгээд идэх нь илүү амттай санагддаг. Тэгээ та бүхэн бас өөрсдөө дуршаад манай гэрийн сайхан эцэгтэй нар байгаа тий. Японд маань Монгол эцэгтэй нар олон байгаа. Тэгэхээр өөртөө бас гэртээ хийгээд туршаад үзэх юм бол ямар ч асуудал цагаан эдэгээ өөртөө гаргаад авчих боломж бололцоо байдгийм байх шүү гэдгийг бас энүүгээрээ хэлхийг хүсэж байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Үнэхээр гоё амттай. Жинхэнэ Монгол өрөм гард юм шүү манайхаа. Амжилт та бүхэндээ.